За Галбаатар гишүүн нэлээд сайн судалгаатай, тооцоотой бас юмнууд хийсэн байна. За энэ дээр миний одоо нөгөө ярьдаг улиг домог болсон нөгөө цалин. Айгүй олон одоо энэ ямар нэгэн одоо энэ орчин нөхцөл те багшийг одоо хомслоос гаргахын тулд одоо багш нараа авчрах гол одоо хүчүүрэгч нь ерөөсөө цалин шүү. Тэгээд цалингаа нэмийг ингүүтэл би буруутан болоод байгаа шүү дээ. Ер нь бол мөнгөтия цалингаас өөр юм ярьдаггүй гэд. Тэгээ ер нь бол бүх сэдврөө хальж ороод мэддэг юм шиг мэдэхгүй ээж мэддэг юм шиг царайлж юм ярих би дургу. Ер нь бол яг бодит байдал дээр өнөөдөр Монголын багш нар цалингаас олж ажиллаа хийж байгаа шүү дээ. Тэрнээс нөх орчин нөхцөл голоод юу ятсан зэндархсан юм бол байхгүй байна шүү дээ. Яг амьдралын баталгаа болсон цалин байхгүй. Дээрээс нь одоо нэг орон сууц авах гэхээр ипотекийн зээлэнд хамрагдах цалин хүрэхгүй. Ийм л хүнд байдалтайгаа. Одоо тэгэхээр энд байгаа боловсролыг төлөөлж байгаа улсын их хурлын эрхэм гишүүд та бүхнээс хүсэх ганцхан л зүйл байна. Бид нар олон гоё юм яриад иж болно. Олон ингээд одоо презентацийн тавиал янз бүрийн судалгаа хийгээд яваад иж болно. Тэгээд юу ч өөрчлөгдөхгүй. Ерөөсөө л цалинг нэмжээж бүх асуудал шийднэ гэдгийг л та нар минь нэг ойлгоод өгөөч л гэдгийг бүр үнэн чин сэтгэлээсээ гуймаар байна. 17 оноос хойш багшийн цалин ярьсан. Өнөөдөр одоо ингээд бараг 10 жил ярьж шít. Ичмээр байгаа байхгүй юу. Тэгээ одоо 28 онд бид нар юугаа ярьж эргээд багш нарынхаа өмнө зогсож явах юм. Ялангуяа боловсрлоо төлөөлж байгаа бид нар. Тийм учраас одоо бүгдээрээ нэг эв санаагаа нэгтгэхэд энд байгаа эрхэм гишүүд бүгдээрээ энэ багшийн цалин дээр айгүй гоё point өгмөр байна. Ганцхан би багшийн цалин яриад болохоор одоо бараг улиг домог болж байна. Сүүлдээ би ярих үггүй болж байна. Бараг ярмааргүй байна. Цалингаа л ярмаар байна. Бид нар энэ олон багшийн хомсдол, энэ олон сурах хүчийн алдаа дутагдал одоо ингээл биднэрт бол асуудал байгаа. Түмэн асуудал байгаа. Тоочтой үйл дуусахгүй. Хамгийн чухал юм руугаа point өгөө цалингаа яриад цалин өсөх юм бол энд сайн хүмүүс ороод ирнэ. Энэ боловсролын салбарт өрсөлдөөн бий болно. Өнөөдөр ямар ч өрсөлдөөн байхгүй. Өрсөлдөөнгүй байгаагийн гол шалтгаан ерөөсөө цалин ш. Өнөөдөр сая 400 мянган төгрөг авахгүй ч өнөөдөр 10 дугаар 12 дугаар ангийг сайн дүнтэй төгсөж байгаа хүмүүс энд юу гэж өрсөлдөх юм бэ? Тийм бидтэй манайхаа эрүүл ухаанаар боддоо. Тэгээд цалингаа л яриа хэдүүлээ. Цалинг яаж нэмэх вэ? Тэгвэл 10 мянган багш өнөөдөр ажил хайх юм уу? Бүр ажил хаяад энэ боловсролын салбараас нь бүр яваад бүгдээрээ солонгост очичээ тэгвэл 10 мянган багшийн хомсдолд орё дахиад. Тэгээд одоо бид нар энэ гоё сурах хүчин хөтөлбөр сургалтын орчин барилга байшнаа яриад ах юм уу? Хүнээ ярмаар байна. Багш нарынхаа нийгмийн асуудлыг хамгийн түрүүн шийдчихэж дараа